За нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар одоо энэ зөвлөлийн хуралдаан өнөөдөр Чингис хаан онгоцны буудлын нисэх буудлын гайлын газар зохион байгуулагдаж байна. За гайлын газар зохион байгуулагдж байгааг энийг учир гэвэл гэх юм бол хил гайлаар нэвтэрж байгаа энэ хар тамхитай холбоотой гэмт хэрэг зөрчил өнгөрсөн жилүүдэд бол маш их өссөн. За эндээс сэргийлэхийн тулд ер нь гайлын байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байгаа юм, хар тамхины мансууруулах бодистой холбоотой хэрэг зөрчлийг бууруулахад юу хийх шаардлагатай вэ гэдэг зүйл бас яг өнөөдрийн хурал дээр бас онцгойлон асуудал болж яригдж байна. За үүнтэй холбогдуулаад бид нар бас яг энэ гайлын байгууллагад байгаа энэ эрэлч нохой сургалтын сургах энэ сургалтын төвийн үйл ажиллагаатай бас танилцлаа. За яг одоо үзэгч та бүхний харж байгаачлаа энэ төрсөн дээр бол энэ жижигхэн 6 настай Испанил нохой бол энэ одоо хар тамхи үнрээр нь илрүүлж байгаа ийм одоо дүрс зургийг бол бид харж байна. Ингээд үзэгч та бүхэнд бас эрэлч нохойны одоо сургагч залуутай бас хийсэн ярилцлагыг бас хүргье. Испанилч өөрөө үйлдвэрийн онцлог бас ангийн яваа гаргаж авсан нохой. Тэгээд би одоо өмнө лабораторид хийжсэн. Тэгээд энтэйгээ 3 жилийн өмнө том нохой авсан л та. Тэвчээр ярьцаад одоо 4-5 дахь жил байгаа гэж байгаа. Би эхлээд яг нохойны онцлог харна л да. Одоо ямар юунд реакц өндөр байна те. Юунд урамшиж чинь, юунд дуртай байна. Тэгээд тэрэнд харуулж нохойдоо бэлтгэл одоо үнэрийн өөр ямар сургалт үүдээ тэнд тааруулж тийм гэсэн. Ерөнхийдөө яг сургалтанд нэг 2 л байгаа л да. Тоглоомны арга, урамшууллын арга гэдэг. Тэгэл тэрийг тохируулаад хийсэн гэсэн. Тоглоом дуртай бол тоглоомоор нь урамшуулаад сурах гэсэн. Тэгээ нэг 3-6 сар яхад энэ бүхэмс орно дөө. Нэг ихэвчлэн нэг 2 жил яг ажиллаа. Ер нь бол максимум усаал гэдэг юм уу? Тий, ер нь тэгээд яг ажлын нохойноо биологийн үед харна л та бас. Эрүүл мэндийн ажийн ядралт дуртай байна уу ажилдаа тэрнээс шалтгаалж байна нохой. Бид нар одоо цалин авах уу? Цалин нь тоглоомч шүү дээ. Тэгээ яг энэ тоглоомч өөрөө нэг урамшаад одоо тоглож ийн тэндээ дуртай байж юм ийм л те. Одоо ажиллаа л юм гэсэн. Хоногийн 24 цаг. Тий 24. Ээлжээр. Тэгнь 24. Сүүлд чинь Туркээс ирдэг, Туркийн чиглэлээс ирдэг онгоцноос 260 г амфетамин гэдэг мөс гэдэг. Нөлөөлөг байц. Тэрийг илэрлэжсэн. Үнэрлүүлээл үнрээр нь л таних тэр одоо чадвар гэж болгож байна. Тэгин тий, ерөөс үнээл задаас болгож байгаа гэсэн. Тэгэхгүй тэгэл нохоондоо тэрийг хэрэглүүлээл тэгэл нөгөөд нь домдоо тэрийг хайдаг нэг юм хар харин руу тэр тийм л бодит хөдөлтөр байхгүй. Тэр гатных яа. Тийг сэрдэг.